За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ Садгуруугийн маш гоё зөвлөгөөг хүргэхээр бэлдсэн байгаа. За тэгэхээр өдөрт энэ зүйлийг хийснээр хорвоо ертөнц бүхэлдээ таны талд ажиллах болно гэдэг нэртэй ийм зөвлөгөө байгаа. Энэ зөвлөмжийг дагснаар таны амьдралд гайхалтай өөрчлөлтүүд бий болох юм аа. Энэ энгийн арга тэгсэн мөртлөө ойлголтын хувьд бол маш гүн гүнзгий, үнэхээр сайхан санагдана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр орчин үеийн шинжлэх ухаанд үүнийг Akashic Intelligence буюу энийг би хорвоо ертөнцийн ухамсар гэж нэрлсэн байгаа. За тэгээд энэ хорвоо ертөнцийн ухамсар гэж юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө бидний амьдарч байгаа хорвоо ертөнц бол үндсэн ийм 4 махбодоос бүрддэг гэж бид нар бол мэднэ. За тэр нь болохоор гал, ус, шороо, хий махбод гэдгийг бол бид нар өмнө нь бол сонсч байсан. Тэгэхээр энэ хорвоо ертөнцийн ухамсар гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө яг 5 дахь махбод гэж бол үзэх болсон. Тэгэхээр хорвоо ертөнцийн ухамсар гэсэн энэ 5 дахь махбод бэйжж одоо энэ үндсэн 4 махбод бол хөдөлгөөнд орж энэ хорвоо ертөнцийг бий болгодог юм аа гэж энэ нөгөө Akashic Intelligence гэдэг шинжлэх ухаанд бол үздэг. Тэгээд би Akashic гэж яг юу гэсэн үг юм бэ гэд интернетээс хайсан. Тэгээ ерөөсө хорвоо ертөнцийг тэр чигт нь бол Akashic гэж нэрлэж байгаа юм байна. Тэгээд Intelligence гэдэг бол оюун ухаан, ухамсар гэсэн үг шүү дээ. Тэгээд үүнийг би хорвоо ертөнцийн ухамсар гэж өөрийнхөө нэрлсэн. Тэгээд цаашдаа яг энэ шинжлэх ухааныг энэ нэрээр нь та бүхэн танилцуулаад явчаа. Тэгэхээр бидний амьдарч байгаа хорвоо ертөнц, хоосон орон зай бүхэн бүгд өөрийн гэсэн ухамсар, оюун ухаантай байдаг. Энэ ухамсар таны эсрэг ажиллаж болно, мөн таны талд ч ажиллаж болно. Тэгэхээр та энэ хорвоо ертөнцийн ухамсартай хэрхэн хамтран ажиллаж харилцаж байгаагаас шалтгаалаад таны амьдрал өрөөгдсөн аз жаргалтай сайхан амьдрал болохоос гадна эсрэгээрээ бүх юмд бүтлэхгүйтэйж, азгүйтэйж, аз жаргалгүй зовлон дүүрэн амьдрал бий болдог юм аа гэж Садгуруу хэлж байна. Ямар ч зүйл шалтгаангүйгээр тохиолддоггүй. Амьдрал тохиолдож байгаа аз жаргалтай, эсвэл гунигтай, зовлонтой эдгээр бүх зүйлс та хорвоо ертөнцийн ухамсартай яг хэрхэн харилцаж, ямар харилцаа холбоо үүсгэснээс бол хамаардаг байгаа. Та ухамсартай, ухамсаргүй аль нь ч бэ хорвоо ертөнцийн ухамсартай ямар нэг байдлаар харилцаа холбоо бол заавал үүсгэж байгаа. Тэгэхээр яг ямар харилцаа үүсгээд байна вэ гэдгээс шалтгаалаад таны амьдрал аз жаргалаар дүүрэн өрөөгцөн амьдрал болно. Эсвэл эсрэгээрээ зовж хандлах тэр амьдралыг өөрөө бүтээж яадаг гэсэн үг. Тэгэхээр Садгуруу багшийн энэ зааж байгаа арга бол хэрэгжүүлэхэд маш амархан. Тэгээд та энэ зүйлийг хийж эхэлснээр хорвоо ертөнцийн ухамсартай харилцах, зөв харилцааг бий болгож амьдралаа өөрчилж сайжруулах боломжтой юм аа. Бидний дэлхий гэдэг гариг бол нарыг тойрон эргэж байгаа, мөн тэнхэлгээ тойрон эргэж байгаа. Тэгэхээр яагаад энэ бүхэн яг л системийнхаа дагуу ямар ч алдаа мадаггүй нарыг тойрон эргэж гариг ертөнцүүд хэрхэн оршин тогтноод байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө л энэ хорвоо ертөнцийн ухамсартай шууд холбоотой. Тэгэхээр та энэ хорвоо ертөнц дээр оршин байгаа шалтгаан ч гэсэн энэ хорвоо ертөнцийн ухамсар байгаа учраас та энд оршин байгаа. Бидний амьдрал ийм учир шалтгаантай жам ёсороо үргэлжилж байгаагийн шалтгаан бол ерөөсөө энэ хорвоо ертөнцийн ухамсартай шууд холбоотой. Тэгэхээр та хорвоо ертөнцийн ухамсартай хамтран ажиллаж сурснаар, харилцаж сурснаар таны амьдрал өрөөгцөн амьдрал болно гэсэн үг. Энийг чин сэтгэлээсээ дотроосоо талархаж, мэдэрч хийгээсэй гэж би хувийн зүгээс хүсмээр байна. Өглөө, өдөр, орой энэ талархлыг та хийх болно. Тэгээд Садгуруу багшийн яг хэлж байгаагаар бүр яг наран өөд хараад, тэнгэр өөд хараад, чин сэтгэлээсээ талархаад бүхийн ёслоорой гэж загсан байна. За тэгэхээр
хэрхэн одоо мэхийн яслах юм бэ гэхээр та хоёр гараа алдлаад дээшээгээ тэнгэр өөж ихтэй хоёр гараа одоо алдсан чигээрээ дээш нь болгоод хоёр гарын алгаа хавсраад яг одоо мөрөгж байгаа юм шиг хорвоо ертөнцийн ухамсарт мөргөж талархна гэсэн үг. Эрт дээр үе дайчид, баатрууд, дайн тулаанд ясныхаа дараа бүгдээрээ ингээд тэнгэр өөж иртээд өөрсдийн мэдлгүй талархаж ялтаа тэмдэглэдэг байсан. Мөн дээрэс нь уулын одоо оргилд гардаг хүмүүс уулын орой дээр гараад мөн ялгаагүй өөрсдийн мэдлгүйгээр ингээд хоёр гарын алгаа дээшээ харуулад алдлаа зогсдог. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр эдгээр бүх хүмүүс ертөнцид талархлаа илэрхийлж байна. Өөрсдийн мэдлгүй тэр талархлыг хийж байна гэж жишээ олгож ярьсан байна. Альва нэг сайхан зүйл тохиолдоход ялтын мэдрэмж авахта гараа алдалж дээшээ хардаг юм л дээ. Тэгээ энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нар оюун ухаанаараа тэрийг ойлгох боломжгүй. Гэхдээ одоо бидний зүн совин гэх юм уу, бидний одоо далд ухамсар гэх юм уу, яг л энэ хорвоо ертөнцийн одоо ухамсартай холбогдох аргаа мэдчихэдэг. Харамсалтай нь бид нэр өнөөдрийн энэ их нөгөө мэдээллийн 900-д гадагшаа маш их анхаарал хандуулдаг энэ ертөнцид яг энэ зүйлийг ингээд дотоод руугаа мэдэрч тэр хорвоо ертөнцийн ухамсартай ингэж чин сэтгэлээсээ гүнээсээ холбогдох энэ холбоо маань үндсэндээ ингээд тасарчдаг. Тийм болохоор энэ зүйлийг мэддэггүй. Тэгээд одоо яг энэ зүйлийг хэрэгжүүлээд яг энэ ухамсар байгаа хаа сайгүй энэ ертөнцид ингээд ухамсар оршиж байгаа гэдгийг өөрөө та ингээд чин сэтгэлээсээ мэдрээд харилцаад эхлэх үед таны амьдралд гайхалтай өөрчлөлт бий болно. Тань тохио ирэх болно. Тэгээ миний хувьд болохоор тархиа өөрчилж амьдралаа өөрчлөе гэдэг номыг уншаад үндсэндээ яг тэрэн дээр гарсан одоо нөгөө зааварчилгааны дагуу талархлын бясалгал хийж эхлээд тэгээд яг энэ нөгөө нэг Akashic Intelligence гэдэг одоо нэр томьёогоор ярихдаггүй ч гэсэндээ яг ингээд хорвоо ертөнц маань ингээд бид нар тохио ирүүлдэг юм шүү гэд ингээд тэр номон дээр ингээд бичсэн байдаг. Тэгээд тэрний дагуу ингээд талархлын бясалгал хийгээд хорвоо ертөнцтэй талархаад ирэнгүүт үндсэндээ тэр гайхалтай зүйлсүүд миний амьдралд тасралтгүй тохиолдож яг л одоо энэ сад гүрүү багшийн зөвлөгөөн дээр ярьж байгаа шиг ийм өрөөгцэн амьдрал яг бий болж байгаа. Бүр яг бодтой жишээнүүд, тохионууд ирдэг басан. Тэгээ одоо энэ бүтэнсээ өдөр миний одоо багц сургалтыг худалдаа авсан менти нартай зориулаад хаалттай группт би энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчлөе гэдэг номны одоо үндсэн концептор далд ухамсарын тухай сургалтыг хийх гэж байна. Тэгэхээр магадгүй та миний одоо подкастыг хизээж сонссон бай. Миний багц сургалт бол үргэлж явагдсаар байна. Тэгээд багц сургалтанд маань одоогоор бол яг сая төгрөгийн өмнө бүхий маш олон одоо хувь хүний хөгжлийн бизнесийн санхүүгийн сургалтууд байгаа. Тэгээд би энэ видеоны description хэсэгт багц сургалтынхаа одоо худалдаа авах танилцуулгыг ингээд хавсрахчээ. Тэгэхээр та бүхэн маань 1 сарын турш 50,000 төгрөгөөр энэ 1 сая төгрөгийн сургалтыг бол үзэх хэрэгтэй. За дээрэс нь манай энэ сургалтанд хамрагдж байгаа ментинер маань Facebook хаалттай групп байгаа. Тэгээд энэ хаалттай групп дээрээ би ингээд тогтмол лайв сургалт мэдээллүүдийг хийхээс гадна сар болгон одоо шилдэг ментинертай өөрийн зүгээс ийм бэлгийг барина. Та нар маань энэ хаалттай группт ороод ирээрээ. Тэгэх юм бол ингээд байнгын ийм гой сургалтуудад хамрагдах болно шүү. Тэгээ мөн багц сургалтынхаа агуулгыг бол би байнга шинжилнэ. Тогтмол одоо сургалтууд нэмэгдэж явна. За тэгэхээр энэ хорвоо ертөнцид талархах энэ энгийн зүйлийг та өдөр тутамдаа хийж эхэлснээр оюун ухаанаараа төсөөлөд хизээж боломжгүй гэж бодсон зүйлс тань амьдралд чинь яг бод дээр биелж эхлэх болно. Тэгээд миний хувьд болохоор сад гүрүүгийн inner engineering буюу дотоод энэ инженерчлийг хийх ийм бестселлер номыг олонсон. Тэгээд тэр номон дээр юу гэж гардаг вэ гэхээр
одоо бидний ингээд амьдарч байгаа ертөнцийг бол бид нар ерөөсөө л нэг 5 метрхэн түвшиндөө л хүлээж авч ойлгодог. Гэтэл яг үнэндээ нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй бидний одоо 5 метр хүүгээр мэдрэх боломжгүй одоо ертөнц бол бид нартай яг ингээд нэг цаг хугацаанд ингээ яг бид нартай зэрэг ингээ оршиж идэг. Гэтэл харамсалтай нь бидний нөгөө 5 метр хүү маань хязгаарлагдмал учраас тэр болгоныг мэдэх боломжгүй байж байгаа. Тэгээд бид нар үндсэндээ өөрсдийнхөө амьдарч байгаа хорвоо ертөнцийг 5 метр хүүгээрээ төсөөлж байна гэдэг нь асар юм явцуу богино хүрээнд ингээд ертөнцийг ойлгодог. Аянаа ингээд гайхалтай зүйлсүүд таны амьдралд бий болно гэдэгт итгээрэй. Энэ удаагийн подкастаа ингээд өндөрлөе. Хэрвээ одоо та бүхэнд асуух асуулт байгаа бол мөн одоо дараагийн подкастаар ярилцахыг хүсэж байгаа сэдв байх юм бол комент үлдээгээрэй. Подкастыг маань хүлээн авсан та нартай маш их баярлалаа.